За, сайн мэцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За, үндэсний статистикийн хорооны 2025 оны тайлан сонсож байна. За, би нэг хоёр асуулт байна. Бид нар энэ инфляцаа юу нь яаж тооцож байна? Танай статистикийн газар манайх жилдээ нэг 7-8% инфляцтай байгаад байгаа. Гэтэл өмнөний үн, бараа материал, байр орон сууцны үн хэрхэн өсөж байгаа вэ? Бүгд харж байгаа. Тэгээ энэ бол юунд 7-8% битгий хэл хэд дахин үн ханш өсөд байгаа. Тэгэхээр та бүхэн өнөөдөр хэрэглээний үнийн индекс, инфляц, хэрэглээний сагс гэдээ та бүхэн тооцож байгаа гэх юм уу? Одоо бидний монголчуудын хэрэглээний сагсад юу ямар бүтээгдэхүүнүүд байна? Яг өнөөгийн байдал өнөөдөр төвшөнд. 10 жилийн өмнө ямар байж вэ? Энэ харьцуулаад одоо тухайн 10 жилийн өмнө ямар одоо үнийн дүнтэй багцаар юу авч болж ийсэн. Өнөөдөр тэр дүнгээр юу авч болж гин үү? Энэ сагсны талаар та нар нэг сайхан тайлбарлалчмаар байна. Хоёрдугаарт нь ажилгүйд л мөн адил 5.9% гэж байгаа байхгүй. Ажилгүйд л гэтэл одоо ер нь айл болгонд ер нь хэдэн хүн ер нь ажилгүй хүмүүс байгаад байна. Бид нар бүгдээрээ л улс төрчид мэдж байгаа. Ер нь айлуудад ажилгүйд л ямар байдгүй. Тэгээ халамж бас маш их хөгжиж байгаа. Монгол улс чинь баг халамж улс болчлоо гэдээ яриад байна шүү дээ. Тэгээ энэ их халамж өгж байна гэдэг чинь ажилгүйдэлтэй л холбоотой байхгүй юу? Тэгээд өгөөдөл энэ хөдөлмөр оролцоогоороо буюу бид нар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлого албан доторыг чинь яг албан байгууллагаар, компаниар байгууллагаар хэдэн үн төлөд байгаа юм. Энд чинь ажилгүйдлийн энэ тоотоо чинь хэр ер нь зогцож байна уу? Ингээ халамж ихсээд байдаг. Энэ эрүүл мэндийн даатгал, хүн амын орлого албан дотор төлж байгаа хүмүүсийн тоо бага байгаад идэг. Гэтэл ажилгүйдлийн тоо нь ийм 5.9% гэсэн харьцангуй ийм зөрүүтэй тоонууд илэрхийлээд байгаа шүү. Тэгэхээр бид нар бол энэ статистик инфляцаач маш зөв тодорхойлох хэрэгтэй байна. Энэ ажилгүйдлээ ч гэсэн маш зөв гаргаж ирэх хэрэгтэй байна. Ингэжээж дараачихын алхмуудыг бид нар хийх хэрэгтэй. Шийдлүүдийг зөв гаргах хэрэгтэй. Энэ хоёр асуудлыг та бүгдээс ямар аргачлалаар тооцдог юм бэ гэдэг талаар асууя. За, ажлын хэсгийн 4 нэмэр микрофон. За, эрхэм гишүүн Пунсалмаагийн асуултанд хариулъя. За, инфляцийг бид тооцохдоо бол олон улсын валютын сангийн одоо жишг гарын авлагын дагуу бус улсууд дээр тооцдог, аргачлалын дагуу тооцдог байгаа. За, нийтдээ бол хэрэглээний сагс гэдээ бид нар хамгийн сүүлд бол одоо 2023 оны сүүртэйгээр тооцоогоо шинжилсэн байгаа. Тухайн үед буюу 2023 онд одоо Монгол улсын дундаж өрхийн ашиглаж байгаа нийт одоо зарлагын бүрэлдэхүүнийг ашиглаад за гол одоо төлөөлөх бүтээгдэхүүн нийтдээ 430 бүтээгдэхүүн байгаа. Энэ бол одоо Монгол улсад хамгийн ихээр үйлдвэрлэгдэж байгаа болон импортлогдож байгаа, худалдаалагдж байгаа бараануудыг сонгож ашигладаг. За үндсэндээ 430 бүтээгдэхүүнүүдийг одоо дурдах юм бол нийт хэрэглээний зардлын 26% нь бол одоо хүнсний бүтээгдэхүүн байдаг. Энэ дотроо одоо талхнаас эхлээд талх гэхэд одоо 2 төрөл, за мах, сүү гэдэг ер нь бол өргөн хэрэглээний одоо их бараа бүтээгдэхүүнүүд ороо явдаг. За инфляцийн түвшин 3 дугаар сарын байдлаар бол жилийн өсөлт 7.4% гарсан байгаа. За мэдээж одоо иргэдээс их шүүмжил ирдэг. Инфляцийн түвшин одоо юмны үн маш их өсөж явахад ягаад нэг оронтой тоотой байна гэд. За энэ дээр бол хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт бол 7.4 маань бол өнгөрсөн жилийн үнийн түвшинтэй энэ жилийн үнийн түвшинг харьцуулж байгаа үзүүлэлт байгаа. За хэрвээ бид нэр 2024 оны 12 сарын үнийн түвшинтэй өнөөдрийн 3 сарын үнийн түвшинг харьцуулах юм бол үнийн өсөлт 17 орчмын өсөлттэй байгаа. За үнийн өсөлт дотроо бас барааны бүлгээр харилцаа адилгүй байгаа. Тухайлбал одоо хүнсний барааны бүлэг бол одоо хамгийн их анхаарал татж байгаа буюу хамгийн одоо асуудал болж байгаа үнийн өсөлт байна. Яг гэхээр 3 дугаар сарын байдлаар хүнсний барааны үнийн өсөлт 14.1%-тэй. За энэ дотор та бүхэн мэдж байгаа махны үн бол бүхрийн мах гэдэг 30%-аар өссөн ийм нөхцөл байдалтай байгаа. За хүнсний барааны үнийг бид нар бас 24 оны 12 сартай харьцуулах юм бол одоо 20%-аар өссөн ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр инфляц маань өөрөө харьцуулж байгаа жилийн өсөлтөөс шалтгаалаад нэгдүгээр тийм байна. Хоёрдугаарт барааны бүлэг дотроо харилцаа адилгүй байгаа. За ажилгүйдлийн түвшинг бол бид нэр ажил хүчний судалгаа гэдэг жилдээ 10 гаруй мянган өрхөс судалгаа аваад ингээд ажилгүйдлийн түвшинг гаргадаг. За ажилгүйдлийн түвшний хувьд бол манайх 5.6 мал бол одоо
харьцангуй тогтвортой байгаа. За бидний хувьд яг гишүүний асуултан дээр нэмээ хэлэхэд бол гал анхаарах хэрэгтэй нь ажил хүчний оролцоонод төвшин байгаа. Яг олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гарсан ойлголт тодорхойлолтоор хөдөлмөрийн зах зээл дээр идэвхтэй байгаа үн дотроос ажил хайж байгаа идэвхтэй хайж байгаа боловч ажил олдог үнэ бид нар ажил хүмүүс гэж үздэг. Хөдөлмөрийн зах зээл дээр оролцохгүй хүмүүс маш их байгаа. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн насны 100% тутмын хамгийн сүүлийн байдлаар 62.3% нь хөдөлмөрийн зах зээл дээр идэвхтэй үлдсэн, 38 нь бол идэхгүй. Гүцэж яриулъя. 4 номерын микрофоныг нээ. За энэ үлдсэн 38% маань бол нийт хөдөлмөрийн насны хуваараар ярих юм бол 800 тухайн хүн амын тороос хамаарат 800 гаруй мянган хүн байдаг. За энэний хамгийн том шалтгаан бол мэдээж тэтгэврийн насны хүмүүс байна. Хоёрдугаарт хүүхдээ харж байгаа эцэг эхчүүд, за гуравдугаарт бол оюутнууд байдаг. За энэс гаднаас хөдөлмөрийн насны хөдөлмөрийн зах зээл дээр идэвхтэй оролцохгүй бас маш олон 100 орчим мянган хүн байдаг. Тэгэхээр бид нар бол ажил хөдлийн түвшнээс гадна ажил хүчний оролцооны түвшнийг харах хэрэгтэй байгаа. Манай энэ 62.3% маань Вьетнам, Казахстан, Хятад гэх мэт улсууд дээр 66% болоод төсцсөн байдаг. Өөрөөр хэлбэл 4% зөрүү маань 80-аас 100 мянган хүнийг бид нар нэмж хөдөлмөрийн зах зээл дээр оруулах одоо бус тустай харьцуулахад ийм боломж байна гэж харагдаж байгаа гэсэн үг.